Норвеги эрхэм гишүүн Норвеги Алтан уугийг асуулт асууя. За өглөө нэмээд хүргэе. Энэ миний ойлгож байгаагаар бол энэ нэг юм төрийн бос байгууллагын тухай хуулийг л нэлээд байгуулагдсан маягтаа л оруулж ирээл ярьж байна да. Өмнө нь бас 12 онд энэ дэр нэг концепц гараад явсаар байгаа сүүлдээ бидний хуулийг баталж ирсэн юм аа. Надад одоо энэ сүүлийн үед энэ хүүлчид хүмүүсийг сонирхол татдаг бол. Би их сургуульд байхдаа 2.5 жил физик, ерөнхий физик суурьтай яваад 2.5 жил, бидний 5 жил хийсэн. Биологийн физик гэдэг юм ингэж үзэж ийсэн. Би одоо энэ хүүлчдийг бэлтгэж байгаа систем ер нь буруу байгаа юм байна да гэж л ойлгож байна. Тэгээ би ямар юм асуух гэж байгаа вэ гэхээр энийг ичнэ орой гэдэг одоо эрт дээр үе нэг ойлголтоо салж болохгүй юм. Ичнэ оройгоор төгссөн хүүлч гэж юу яах вэ? Энэ хуулийн темс гэж би хэлээд байдаг. Та нарын тогтцоо чинь буруу байгаа юм шиг байна. Хувь хүний буруу биш юм шиг байна. Тэгэхээр энэ нэг ичнэ орой гэдэг юм а болж болдгоо юм уу? Энэ хүүлчдийг бэлдэж байгаа системийг өөрчилж болдгоо юм уу? Хуулийн бакалавр гэдэг ойлголтоо салж болохгүй юу? Энэ дээр энэ манай хуулийн чиглэлийн хүмүүс эсвэл одоо энэ сайд нь юу гэж бодож идэх юм бол та нарын ойлголт ямар байдаг юм бол одоо орчин үед чи ингээд банкны мэрэгжилтэй хүний чинь их сургуулийн заавал их сургууль байх юм. Математик, физикийн мэрэгжилтэй хүүхдүүдээс бэлдэж байгаа баг. Тэгээ одоо энэ орчин үеийн ертөнцийн энэ иргэдийн маргаан гэдэг чинь маш олон төрөл зүйлтэй болсон шүү дээ. Тэгээ зүгээр нэг иргэн эрүү захиргаа гэдгээр хязгаарлагдахгүй. Тэгэхээр энэнийг ингээд би бусад мэрэгжлийн бакалавр суурьтай хүүхдүүдийг аваад тэг цаашаа бэлдмээр байгаа. Би бол тогтцоо гэж сайн мэдэхгүй байна. Энэ өмнө амьдрал дээр Монголд яваад хэрэгжээд амжилттай явж ирсэн л ийм л юм л да. За Нямбатар сайд, гიშгээгийн Нямбатар сайд асуултанд хариулна захимаар. За баярлалаа. Би Алтан уугийн гишүүний асуултанд хариулъя. Энэ удаа бид яг энэ асуудлыг хөндөж оруулж ирж байгаа Алтан уугийн гишүүнээ. Өөрөөр хэлэх юм бол ичнэ орон ангиар бакалаврын зэрэг олохгүй байна гэдэг асуудлыг энэ хуульчин эрх зүйн байдлын тухай хууль нь маш тодорхой тусгаж оруулж ирж байгаа. Хуульч бэлтгэх үйл ажиллагааг боловсронгуй болгох тэр дундаа бакалаврын зэрэг олох энэ сургалтыг заавал магадлан итгэмжлэгдсэн хуулийн ихтэй сургуулиудаар төгсгдөг байхын зохицуултыг оруулж ирж байгаа. За ичнэ орон ангиар эрх зүйч бэлтгэсэн тохиолдолд зөвхөн дипломын зэрэг олгохоор хуульчилж өгсөн. За хуульчдын холбоог тийм байгууллагын хууль гэдэг утгаар харахаасаа илүүтэй энэ хуулийн үзэл баримтлалын гол агуулга бол хуульчдын өөрийн удирдлагын одоо байгууллага энэ байгууллагын боловсон хүчин яаж бэлтгэх үү? Яаж сонгон шалгаруулах үү? Урт хугацааны сургалтанд хэрхэн хамааруулах үү? Өөрийн удирдлагаа хэрхэн дотооддоо яаж хэрэгжүүлэх үү? За түүнчлэн ирээдүйн хуульчдаа ямар болцсон шалгуураар сургалтын агуулгыг нь явуулах уу гэдэг ийм одоо агуулгаар энэ хуулийн төслийн үзэл баримт бичигдсэн. Би нэг зүйлийг хэлье. Оросын холбооны улсын үндсэн хуулийн цэцгийн дараагаар маш олон жил ажиллаж байсан нэг эрхэм нодлон нэг эрдэм шинжилгээний өгүүлэлд маш тодорхой нэг зүйлийг бичсэн байсан. Тэр нь юу байсан бэ гэхээр цаашид бид Оросын холбооны улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах бизнесийн эрхцүү орчин боловсронгуй болгоход бидэнд хамгийн багадаа 6,000 хувийн эрхцүүн салбарын хуульчид байх шаардлагатай гэдэг ийм зүйлийг бичсэн байсан. Тэгэхээр бидний энэ хуулийн төслийн бас нэг концепц бол цаашид энэ ихтэй сургуулиудад хууль зүйн сургалт олгож байгаа ихтэй сургуулиудад судалсан хичээлийнхаа 30-аас доошгүй хувийг хувийн эрхцүүн чиглэлээр буюу иргэний эрхцүү, бизнесийн эрхцүүн чиглэл. За Норвеги Алтан уугийн гишүүн 1 минут нэмж тодруулж асууна. Уг нь дэвшил гарч байгаа юм байна л дээ. Гэхдээ тэр ичнэ оройгоо устгаж хаяа тийм юм байхгүй. Одоо зүгээр хуульч болох гэдэг одоо хушуураад тэгээд ийм чанаргүй боловсрол эзэмшүүлдэг болимбар байна. Энэ хүний хувь заяа шийддэг
Өчигдөр би байнгын хорон дээр асууж байхад би бол толгоос ихсрэхээс өөр юм хэлж чадхаа болж байна энэ салбарт чинь. Ийм логикгүй, ийм одоо дур зоргын ямар ч боловсролын суурь нь буруу юм байна. Тэгэхээр Нямбатар сайд би юу асууж байгаа вэхээр би санааг чинь ойлгочлаа. Тэр нэг буруу юм аа. Би ингэж дээ штэ. Бакалавр суурьтай хүмүүсийг авч цааш нь бэлддэггүй мүү? Юу яасан 10 дугаар анги төгссөн хүүхэд хуулийн бакалавр болох вэ? Энд чи амьдрал мэдэхгүй байна. Би бусад газрын имийг бас энэ гадаад явж галуу шууны мах идсэн хүмүүсээс асуусан. Ер нь тэр чиглэл рүүгээ явцсан байлээ шүү дээ. Манайх л 10 төгссөн хүүхэд аваад бакалавр